За сайн уу, Dark MB podcast-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Дүлгөөн байна. Тэг манай гэрлээ яг хүндэтгэх шалтгааны улмаас завгүй байгаа учраас энэ 7 хоногийн дугаарыг дахин би ганцаараа бэлдсэн байгаа. За тэгээ хэрэгээ эхлэхээс өмнө иймэрхүү зүйл сонсоо дараа нь айгаад бодогдоод идэх хүмүүс мэн өөрөөсөө мэдээ сонсоорой. Энэ дугаараа маань хэрэг бас л UK-д Английн баруун өмнөд хэсэгт байрлах Somerset гэдэг хэсэгт 2012 онд гарсан хэрэг. Тэгээ 2012 онд гарахаас нь өмнө одоо хэрэгт оролцоотой хүмүүсийн талаар болоод хэрхэн хоорондоо танилцсанаас нь эхэлж ярив. Тэг хэрэг гарахаас 2 жилийн өмнө 2010 онд 29 настай Rafal Novak гэдэг Польш залуу UK Somerset-д нүүж ирээд 2 жил болж исэн. Тэг ирэхээс өмнө бол Польшд амьдардаг тэндээ 2000 онд их нэртэйгээ гэрлээд хүүхдтэй болж исэн. Тэгээ тухайн үедээ ер нь бол өрөнд ороод Польшд сайн ажил төрөл олж чадахгүйсэн учраас 2008 онд эхнэр хүүхдээ хаяад UK руу илүү дээр ажил төрөлд орж өрөө дарах зорилготойгоор нүүж ирээд 5 сард нь эхлээд Лондонд байжгаад 8 оныхоо 9 сард нь Somerset руу нүүсэн. Тэрээр UK руу нүүж ирээд бол интернет чатаар нэгэн эмэгтэйтэй харьцаж холбоотой болж эхэлсэн нь Анна гэх эмэгтэй байгаа. Аннагийн бүтэн нэр нь болохоор Анна Лагвинович гэх эмэгтэй. За тэр эмэгтэйгийн хувьд гэвэл Польшоос 2006 онд Somerset руу нүүж ирсэн. Ингээд тэр хоёрыг онлайнаар танилцаж харьцаар агаад хамтдаа байхаар шийдээд Rafal Аннагийн амьдардаг газар руу инхүү ингээд нүүж ирсэн байгаа. Ингээд тэд хамтдаа амьдарч Rafal нэгэн үйлдвэрт ажилд орон ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байгаад 2010 оны зун нь тэнд шинээр ажилд орохоор ирсэн Catherine Wellsberg их өөрөөс нь 6 насаар дүү эмэгтэйтэй танилцсан. Одоо тэр эмэгтэйг шохоорхож хоорондоо холбоотой болоод Rafal ч юм бол найз эмэгтэйтэйгээ үерхэж хамт амьдардаг байсан ирнэ. Тэр Catherine гэх өөр нэг эмэгтэйтэй ингээд давхар уулзаж эхэлсэн байгаа байхгүй юу? Catherine эмэгтэйний хувьд ярил Rafalтай танилцахдаа 21 настай Bad Spa гэдэг их сургуульд бизнесийн удирдлагаар сурч байгаад ээж аав дүүнер нь бүгдээрээ одоо нэг үйлдвэрт ажилладаг. Тэр үйлдвэрт нь багасаа л удирдах албан тушаалтанд очиж ажиллах хүсэлтэй байдаг байжгаад сургуулаа төгсөнгүүтээ одоо тэр үйлдвэрийн одоо компани болох Pneumatic International-д одоо Henry-гийн тоос сурагч үйлдвэрлэх үйлдвэр гэдэг ийм үйлдвэрт одоо ажилд орсноор ийхүү Rafalтай танилцсан. Тэр хоёр танилцаад Catherine Rafal одоо ихээр таалагдээ сайн болсон. Тэг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж гэрийнхэн нь жир нөхнийхөө найз залууг маш халуун дотноо хүлээн авсан. Ингээд хоёр эмэгтэй хоёулаа Rafal-ийг хоёр талд явж байгаа болоод одоо өөрсдийг нь хуурч мэхэлж байгаа гэдгийг огт мэдээгүй. Тэр Rafal-ч тухайн үедээ Аннатай амьдардаг, харин Catherine-тэй хамтдаа ажилладаг. Тэгээ ингэж хэсэг явж байгаад бараг жилийн дараа Catherine-д одоо илүү ихээр сайн болсноо мэдчихсэн. Catherine-ийн гэр бүлийнхэнтэй ч гэсэн танилцсан, маш ойр дотн болчихсон байсан. Тэгээ тиймээс ер нь ингээ хоёр талд яваад хэцүү юм байна одоо болио гэж шийдээд Аннагаас яг салждаг. Тэгээ Анна ч яг тухайн үедээ ер нь Rafal-ийг яг өөр эмэгтэйгээс болоод өөрөөс нь салж байна гэдгийг бас л тийм амар сайн мэдээгүй. Ингээд Catherine Rafal хоёр чинь 2010 оны зунд танилцсан шүү. Тэгээд Аннагаас салсан болохоор тусдаа гараад өөр газар амьдарч байгаад удалгүй 2012 оны 2 сард нь тэр хоёрыг хамтдаа амьдарч эхлээд үүнээсээ бүр тун удалгүй хамтдаа хоёр өрөө байшин худалдаж аваад ер нь хоорондоо ямар ч асуудалгүй их жаргалтай байдаг гэсэн гэж хүмүүс хэлдэг. Тэр очин нэг газар ажилтдаг штэ. Тэгээд Rafal-ийн хувьд гэвэл энгийн л үйлдвэрийн ажилчин өглөө ажилдаа 5 цагийн үед очдог. Харин Catherine болохоор удирдах албан тушаалд ажилтдаг учраас ажилдаа 9 цаг гээд очдог байгаа. Тэгэхээр цагийн хуваар нь өөр. Ингээд 2012 оны 9 сарын 12-ны өдөр Rafal ажилдаа төрүүлээд явчихсан. Тэгээ хэдэн цагийн дараа найз охин нөгөө нь ажилдаа ирэх байдал ирдэггүй. Тэр Rafal тухайн үедээ дотроо Catherine-ийн биеийн жоохон өвдсөн болов тэгээ нам унтсан байж магадгүй юм гэж одоо бодоол гахаал мессеж бичээ залгасан боловч огт холбоо байдаггүй. Тэгээ Catherine-ийн хувьд бол ерөөсөө ажилдаа хот сурдаггүй айгүй хариуцлагатай. Ер нь ингээл өмнө нь таг алга болоод ажиллаа цалгардуулж байсан удаа байхгүй учраас Нилийн санаа зовоод Rafal ажлынхаа менежерт найз охиндоо санаа минь зовж ийна. Өглөө өг намайг ажилдаа гарахад зүг зүгээр унтаал байжсэн. Бид энийг үнсчээл гарч ирсэн. Тэгээ одоо болтол ажилдаа ирээгүй байна. Уцаа ахгүй байна гэж хэлсэн байдаг.
Тэгээ ажлаа дараад гэртээ очиод үзтэл Катрин байгаагүй, машин ч байдаггүй. Ингээд шууд Катрины гэрийн рүү залгаад холбоо барьсан үгүйг нь асуугаад юу босон талаараа хэлээд аав ээж нь бол тэр доорн гэрт нэрсэн. За тэднийг ирэхэд бол Рафаэл хэлэхдээ би Катрин айгуух санаа зовж байна. Яа тэгэхээр хэсэг хугацааны турш Катрины экс найз залуу ингээд түнлөө занал хийсэн, сүрдүүлсэн чи надтай байхгүй бол хинтээж байж болохгүй гэх мэт тийм мессеж имэйлүүдийг явуулаад байсан. Тэрнээс болоод Катрин бүр маш их стресстэй амиа орлох тухай хүртэл ярьжсэн учраас өөрөө гэмтээсэн байхгүй эсвэл түүн ямар нэгэн зүйл болцсон байх үү дээ. Тэр бол одоо миний амьдрал одоо би амьдралаа алдчихлаа, ирээдүгөө алдчихлаа гэж хэлээд байсан. Тэгээ Катрины ээжэд ч одоо их муу зүүн совин татаж нэг л биш санагдаад тэд нэр ингээ бүгдээрээ сургалж асууж агаад цагдаад алга болсон гэж яг мэдгцнээр эмэгтэй хайлтыг эхлүүлсэн. Тэгээ цагдаа нар бол хайлтыг хийж байгаад бол гэрийнх нь Рафаэл эдэргээд бүгдээрээ ингээл хамтдаа нэгээ тайвшруулаад Катрин одоо нэг газар аюулгүй байж байгаагах удахгүй ингээ хүрээд ирэх байхаа гэж байж итэл нь цагдаа нараас дуудлага ирээд тэдний гэрээс 11 км гаруугийн газар байх Ашел гээд газар одоо нас барсан байхыг нь оллоо гэж мэдгдсэн. Яаж олцсон бэ гэсэн чинь Ашел гээд энэ газар замаас гараад хүний хөдөлгөөн байхгүй эзгүй газар өөрийнхөө машиныхаа жолоочийн талд суугаад бүсээ бүсэлж гисэн дотор нь суугаад тэгээ машин шатчихсан байдалтайгаар олцсон байдаг. Яг хэргийн газар юу босон тодорхойгүй хэрвээ бүр амиа орсон байлаа гэхэд машин дотроо бүсээ зүгээс суучгаад машинаа шатаана гэдэг бол нэлээд сэжигтэй одоо ийм зүйл байж болно л доо. Гэхдээ цагдаа нарын бодлоор бол яг нэг энэ түгээмэл биш харин ч бүр ингээ хэрвээ тэнд аллага үлдээд алуурчин хэрэгтэй ямар нэгэн зүйл хийчихэд хэргийн газар одоо нотлох баримт үлдээхгүй зорилгоор шатаах тохиолдол их байдаг учраас сэжигтэй санагдаад Катрины цогцыг задлан шинжээч рүү явуулсан. Ингээд цагдаа нар хэргийг сайтар мөрдөж эхлэн гэрийнхнээс нь болоод ялангуяа хамтран амьдардаг найз залуугаас нь мэдүүлгийг авсан. Тэр Рафаэлаас хэрэг гарах өдөр юу хийсэн, өмнөх өдөр нь юу ямархуу байдалтай байсан гэд одоо иймэрхүү зүйлүүдийг асуухад хэлэхдээ өмнөх өдөр нь бол бит хоёр ажилдаа явцгаачаад орой дэлгүүрөө орж хэсэг орой олныхоо одоо хүнсийг цуглуулчаад гэртээ очиж хоол иж идчихэд хамтдаа зургатаар юм үзэж агаад орондоо орж унтаад би өглөө 5 өнгөрөөд ажилдаа явхад Катрин унтчихсан. Тэгээ унтж байгаагаар нь би нэг үнсчээл ажилдаа явсан гэж хэлдэг. Яг түүний хийснээр яг тэр хоёрын хамгийн сүүлд хамтдаа одоо нэг дэлгүүрт хөтөлцөөд хүнсээ цуглуулж явсан нь яг тэр дэлгүүрийн CCTV камерт нь орой 7 цаг 15 минутанд бичигдсэн байдаг. Олсон байд юм лээ. Ер нь л аллага ямар нэгэн хэрэг гарахад хамгийн ойрын найз залуу, найз охин эсвэл эхнэр нөхөр нь хэрэгт оролцоотой одоо хэрэг хийсэн байх магадлал айгүй өндөр байдаг тул цагдаа нар бол Рафаэлийг төр саатуулаад мэдүүлгээ ер нь дахин авч сэжигтэй зүйл байгаагүй үзэж агаад яг тийм зүйл байгаагүй учраас яг тавиад явуулсан. Тэгэд одоо төр хоригдож байгаад ч гэх юм уу цагдаагийн газар ингэж мэдүүлэг өгч байжгаад түүнийг одоо суллаад явуулахад нь Катрины гэрийнхэн Рафаэлийг гэртээ ганцаараа одоо хөрхий байгаад яахын димий гэж санаа зовоод гэртээ одоо дуудаад гэртээ хамтдаа байсан. Катрины гэрийнхэн бол одоо хэргийн холбогдлолтой мэдээнүүдээр дурдах татаа ер нь л ээж аав охин дүү энэ гурыг яриад байсан. Тэгэхээр яг тэдний хувьд бол Рафаэлийг бол гэр бүлийн гишүүн минь битээр хүлээж авдаг. Ээж аав нь бол баг өөртөө хүүшигээл тийм дотонд харилцаатай байдаг гэсэн учраас гэртээ ингээд байлгаж исэн. Тэгээ ингэж хамт ижгаад одоо нэг хоног баг байгаал гэрийнхэнд нь Рафаэл нэг л сэжигтэй сангидаж эхэлсэн. Тэгээ тэрийгээ цагдаа нарт ч гэсэн очиж мэдгдсэн. Юу гэж мэдгдсэн бэ гэсэн чинь хүн болгон л одоо ахцал зовлон тохиолдоход өөр реакц гаргана л та. Тэгээд гэрийнхэн нь хэлэхдээ хайртай найз охин нь ингээ яаж өгсөн нь мэддэхгүй ингээд өгчихсэн байхад чинь сэтгэл хөдлөл ерөөсөө гарахгүй, огт уйлаагүй. Бусад хүмүүстэй харьцуулахад бол ерөөсөө гунж гутарсан шинжгүй, Катрины талаар юу ч яриаггүй, бүр түүнийг ярахаас илүү орой олон стек идэггүй гэж хүртэл ярьжсэн. Тэгээ бас бодоод ахад нөгөө анх Катрин алга болоод хаана байгаа мэддэхгүй байхад гэрийнх нь Рафаэл Катрин хоёрын гэртээ очсон штэ. Тэгээ очихт нь бол би амьдралын утга учраа ирээдүгөө алдчихлаа эдэргээд яриад байсан. Тэгээ тухайн үед бол хинт Катриныг өгчихсэн гэдэг мдээгүй тэр хаана ихтэй зүгээр байж болох байсан чинь шууд л түүнийг өгсөн мэтэр яриад байсан нь одоо аль хэдийн өгчихсэн гэдгийг нь Рафаэл мэдэж байсан айта санагдаж байна.
Бас нэг чухал зүйл нь бол сайхан тэр хоёр айгу үнтэй амьд хадгалсан. Тэг хин нэгэнд нь ямар нэгэн зүйл тохиолдох юм бол зөвхөн нөгөөх нь амьд хадгалын 123 мянган паундыг авах даатгал авсан. Тэр ер нь 23 настай залуухан хүүхэд бол ийм үнэтэй даатгалд бүртгүүлж дээрэс нь нөгөө хэрэг ямар нэгэн боллоо гэхэд ар гэрийнх нь оролцохгүй зөвхөн Рафаэл эсвэл Катрин хоёр нэг нэгнийхээ даатгалын мөнгийг авахар болсон байсан нь бол нэлээд с ิจ гтэй санагдаад иймээс бидэнд Рафаэлийг с ิจ гтэй санагдаж байна гэж цагдаа нарт очиж мэдээлсэн байдаг. Ингээд ер нь эдгээрийг сонсоод цагдаа нарч Рафаэлийг сайтар шалгаж эхэлсэн. Тэг утасных нь нөө хинтээ ярьж юу битсэн түүхийн шалгасан чинь нэг зүйл олж мэдсэн нь Катрины ардуур өөр эмэгтэйтэй байсныг мэдэгддэг. Тэр эмэгтэй нь бол нөгөө X Анна гэдэг эмэгтэйтэйгээ уг нь салцсан шүү дээ, Катринтай байж байгаа давхар явуулчихж агаад. Тэгсэн яг хэрэг гарахаас хэсэг хугацааны өмнөөс эргээд нөгөө Аннатайгаа уулзаж эхэлдэг болсон. Тэгээд Катрин, Рафаэл хоёрын ажлын цаг чинь ингээд жоохон зөрөөтэй байдаг болохоор Катриныг ажилдаа явцаагаар нинтэнд очиж нууцаар Аннатайгаа очиж уулздаг. Мессежнээс нь үзэх юм бол тэр хоёр бүр маш их уулздаг байсан. 7 хоногт хэд удаа, заримдаа бүр өдөрт 2 удаа гэх мэтчлэн уулздаг. Ана мэдээж нөгөө анх үерхэж байхдаа салхат нь бол яг өөр эмэгтэйтэй өгөөгүй нэг бараг мэдэхгүй байсан. Тэгээд одоо нийлэхдээ бол Катрин гэдэг эмэгтэйтэй хамт амьдардаг гэдгийг мэдчихсэн болохоор тэр хоёрыг маш их хардаж сэрдэж ер нь өөр дээр нь хангалттай ирэхгүй байна, уулзахгүй байна эдэр одоо гихмитчлэн ууралсан мессежүүдийг цагдаа нар олсон. За ингээд ер нь л өөр хүнтэй явуулдгийг нь олж мэдсэн цагдаа нар Польшто Рафаэлийг ямар хүн байсан болоо цагдаагийн рекордыг шалгасан чинь Рафаэл өмнө согтуугаар машин барьж байгаад осол хийгээд тэндээ 6500 паундын өрөнд орсон. Бас их нэртэй гар үрж байсан гэх гэр бүлийн хүчирхийлэл хийсэн гэсэн цагдаа дээр рекордтой байсан. За Рафаэл нэг иймэрхүү харин Рафаэлийг шалгахын хажуугаар Катриныг ч гэсэн нарийн шалгаж юу босон талаар мэдхийг оролдоход бол хэд хэдэн насанд хүрэгчдийн бэлгийн харилцааны хамтрагч олох зорилготой тийм танилцах сайтуудад хэд хэдэн хаягтай. Тэгээд денгийн зүгээр болцооны тийм сайтууд байдаг. Энэ болохоор бүр арай илүү тийм насанд хүрэгчдийн тийм сайтууд байсан. Тэгээд тэн дээрээ бол зөндөө олон хаягн дээрээ нөхцөн шалтан зургуудаа хийж гисэн бас зөндөө янз янзын өөрөөр залуучуудтай танилцсан. Уулзах талаар бичсэн олон мессежүүдийг олсон байгаа. Тэгээ энэ сайтуудаас гадна Катрины утсан дээрх ер нь уцаар ирсэн жагсаалт болоод мессежүүдийн бүгдийг нарийн шалгаж ирсэн. Тэгэхэд бол тэр танилцах сайтууд дээр бичсэн бичгийн хэм маяг тэг хүмүүстэй харьцажсэн маяг зураг авахсан гэл ер нь бүх зүйл нь Катрины бичдгээс нэлээд өөр байгаа нь ажиглагддаг. Тэгээ ер нь хүмүүс чинь ингээл нэг хэм маягаар бичдэг, нэг бол үгийн сонголт гээл ер нь ямархуу янзаар бичлэг нь багч болов харагдана шүү дээ. Тиймээс энд нэг л ноо байна гэдгийг мэдээд сайтар шалгахад бол Катрины нөгөө оруулсан байсан нутгийн шалан зургууд нь бол зөвхөн толгойг нь эвлүүлээ фотошоптцсон. Тэгээ Катриныг яг үнэхээр ийм сайтуудыг хэрэглэдэг гэж харуулах тийм зорилготойгоор нээгээд бүр хэдэн сарын турш ашигласан байгаа байхгүй юу? Бас Катрины утсыг шалгахад бол хамгийн сүүлд хэрэг гарах өдрийн өглөө 5 цагийн үед нэг хүн лөө би чамтай уулзахаар замдаа явж байна гэсэн утгатай мессежийг бичсэн байсан ба үүнээсээ удалгүй өгсөн учраас тэр мессеж бичсэн дугаарыг мэдээж шалгасан. За энэ үеэр бол задлан шинжилгээний хариу гарч Катрины нас барсан шалтгаан нь амьсгал нь боогдож бүтэж өгсөн байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс яг түүнийг нас барсны дараа машинд нь суулгаад хөнгүү хэсэг рүү аваачаад машинд нь шатаасан байх магадaltaй болж таарсан байгаа. Мөн цагдаа нар нөгөө Катриныг алуугасан гэсэн дуудлагаар Рафаэл Катрин хоёрын гэрт очиход бол нэг ажилласан зүйл нь ганц дэрний утыг угаагаад үлгцсэн байхыг анзаарсан гинэ. Тэгэхээр магадгүй оронд нь унтчихагт нь дэрээр нь бүтээж алаад ингээд дэрнийх нь утыг угаагаад тавьчихсан байх магадaltaй гэж үзсэн байт юм лээ. Тэгээ шинжээчид Катрины машиныг шинжилээд ер нь машин барагцаагаар 6 цаг гарны үед шатсан. Тэгээ зарим хүмүүс ч гэсэндээ 6 цаг 22 минутанд одоо өглөөний минутын үед машин шатаж байгааг харсан гэж хэлдэг. Тэгээ мөн Катрины өмсөж явсан хувцас нь бол ингээд шатсан ч гэсэндээ яг нарийн шинжилж байгаад мэдгээд бол унтлагын хувцас шиг тийм нэг богино шорт өмсөн байна гэдгийг мэддэг. Тэгээд ер нь бодохоор үүрийн 5 өнгөрөөд одоо нэг залуутай уулзахаар явж исэн бол эмхтэй хүн унтлагын хувцастай гараад явахгүй байх. Тэгээ ядчил одоо өөр хувц өмссөн байх гэж байсан. Дээрээс нь гэрийнхэн ч гэсэндээ ер нь Катрин бол гадуур гарахтаа бүр хизээж тийм шорт морт өмсөж гарахгүй. Ялангуяа тийм унтлагын шортыг бол бүр өмсөж гарахгүй гэж хэлдэг.
Мөн Катрины хотоодонд шингээгүй хоол байсныг үзээд бол шинжээч түүнийг өглөөний 5 цагаас өмнө бараг цагаан шөнийн 2 цагаас 3 цагийн хооронд нас барсан байна гэсэн ийм дүгнэлтийг гаргасан байдаг. Тэгэхээр яг энэ цагийн үеэр бол түүнтэй хэн байсан нь тэр ганц хүн нь бол Рафаэл. Катрины алгад бол маш с ิจ гтэй байсан ч хэрэг гарах өдөр өглөө 5 цаг 39 минутанд нөгөө ажилдаа цагаа бүртгүүлээд очиод ажилласан. Тэгээ цагдаа нарт бол өглөө ажилдаа явахдаа найз охиноо үнсчээл гарсан зөв зүгээрээсэн гэхээр ер нь тэр үед нь Катрин айл хэдийн өвчгсөн байсан гэсэн үг. Тиймээс Рафаэл түүнийг алчхаад ажилдаа яваад явсан агуур нь бол хин нэгэн цогцыг нь авч яваад шатаасан байх гээд Рафаэлийг бол яг с ิจ гтнэр баривчилж авсан. Энэ дээр бол Рафаэл ч бол намайг ажилдаа явахад бол Катрин зүгээр унтчихсан гэж хэлсэн ч гэсэндээ тэрээр нөгөө гэрээсээ гараа явахт нь хөрш айлынхаа хөрш нь гадаа зогсож байгаад Рафаэлийг зөрж өнгөрөхдөө гараа даалсан. Яг тэр үед хөрш нь ажиглахад бол Катрины машин гэрийнхэн гадаа байгаагүй гэдгийг баталсан мэлээ. Ингээд Рафаэл баримтлагдаад түүний нөгөө араар тавьж уулздаг байсан экс найз эмэгтэйгээс нь цагдаа нар одоо бас энэ хэргийн талаар магадгүй тэр эмэгтэй багч болоо зөвл мэдэж байгаа бах. Бүр нэг бол энэ хоёр хуйлдаад хамтдаа хэргийг хийсэн бахаа гэд аанагч мөн баривчилж авсан. Тэднийг ингээд баривчилж авах үеэр нь яг Катрины нөгөө хамгийн сүүлд мессеж бичсэн дугаарыг шалгаад явжгаад нөгөө сим картыг мөрдөөд очсон чинь Аннагийн машинаас нь осон байхгүй. Тэр сим картны тусламжтайгаар Рафаэлийн одоо далтуур уулздаг энэ Анна X эмэгтэй нь хаагур явсан байршлыг бас олж мэдсэн. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө Анна болоо түүний авга ах 38 настай Дмитризен гээд хүнтэй гэрийнхээ ойролцоох нэгэн шатгуун түгээгүүрийн газраас 5 литр канистртай бензин худалдаж авч байгаа яг CCTV камеранд нь өртсөн байгаа. Тэгэхээр тэд бол Катрины машиныг шатаах бензинээ авсан бол ингээд хэрэгт 3 хүн холбоотой болж таарсан. Анагийн энэ авга ахын хувьд бол Польшоос UK илүү нүүж ирсэн. Тэгээ тэндээ бол ганц таньдаг хүн нь Анна байсан болохоор хоорондоо айгуу дотно ойр байдаг. Тэгэхээр ер нь тэр гурав Катриныг алаад амьд атгалаас нь мөнгө авах гэж ийхүү өгсөн хуйлтаж алсан байх гэсэн тамгийг цагдаа нар гаргасан байгаа. Ингээд цагдаа нар яг иймэрхүү зүйл болсон гэсэн таамаг гаргасан нь тэр гурвыг анханасаа хамтдаа гуруулаа төлөвлөгөө гаргасан уу эсвэл Анна Рафаэл хоёрын зөвхөн байсан уу мэдэхгүй ч Рафаэл Катрин хоёр 2012 оны 2 сараас хамтдаа амьдарч эхэлсэн. Тэгэхээр ер нь бол үүнээс нь удалгүй Аннатай эргэж уулзаж холбоотой болж эхэлсэн гэхээр тэр хоёр салаад нөх удаагүй эргээд ингэж холбоотой уулзаж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ хоёр бол салаад нөх удаагүй одоо хэдхэн сарын дараа эргээд уулзаж холбоотой болоод яг Катриныг алъя гэсэн төлөвлөгөөгөө бол урьдаас хэдэн сарын өмнөөс төлөвлөж хуурамч танилцах сайтууд дээр Катрины нэрээр нээж зургийг янзалж эдитлээд янз бүрийн хүмүүстэй мессеж бичиж уулзсан эдрэгээд худлаа бичиж ирээдүйд бол Катриныг алсныхаа дараа магадгүй тэр залуучуудынх нь аль нэгэнд нь одоо алуусан гэж харагдуулах тэм зорилготой байсан байгаа хгүй. Ингэж явсаар алах өдрөө тэр хоёр товлоод шүн Рафаэл Катриныг унтжахад нь дэрээр бүтээж алаад Анна руу залгаад авга ахтайгаа Анна гэрт нь ирээд Катрины цогцыг өөрийнх нь машин болох Ford Focus машинд нь суулгаад Ashel гэх тэр 11 км гаруугийн газар аваадсан. Хаана байлгаж шатаагаа сонгохтой болыг Аннагийн авга хэдэн өдрийн өмнө нь машинаа бариад хаана хүн харахгүй хөдөлгөөн баг гэсгийг тоочглсныг түүнийг яг хэдэн өдрийн өмнө нь хэргийн газрын тэр ойр авийн камерт бичснээр мэдэж авсан мэлээ. Тэгээ энэхүү яг тэнд очиод Катриныг суулгаад готлын өмсгөө өөрийг нь машинаа барьж ирсэн харагдуулах гээд тэгээ 6 цаг хүртэл хүлээж агаад гал тавьсан. 6 хүртэл яагаад хүлээсэн гэхээр нөө Рафаэлийг ажилдаа цагаа бүртгүүлэх хүртэл нь хүлээсэн. Тэгээ цагдаа нар бол ажилдаа байсан хүнийг мэдээж Рафаэлийг сэжиглэхгүй гэсэн ийм зорилготойгоор төлөвлөгөө гаргасан байгаа. Тэгээ машин шатаасныхаа хэдэн цагийн дараа Анна нэг газар хэдэн эд зүйлс хаяж байгаа нь камерт бас бичигдсэн байсан. Тэгээ тэрийн шалгахад бол Катрины хэдэн эд зүйлсийг хайсан байдаг.
Ийхүү хөрхий амьдралын эхэлжсэн 23 настай Катрин эмэгтэй өөрийн хамгийн их итгэж найдаж хайрлаж исэн цаашдаа амьдралаа зохион гэрлэж хамтдаа байна гэж жаргалтай байхад нь Рафаэл бол яг цаагуур нь бол араар нь тавьж исэн бүр хэдэн сарын туршид түүнийг алах төлөвөө гаргаж байхад бол Катрин юу ч мэдээгүйгээр ийхүү харамсалтайгаар алуусан байдаг. Ингээд тэдний шүүх хурлын эхлэхэд тэр гурав бол гурлаа л би ингээгүй тэгээгүй энэ талаар юу ч мэдэхгүй буруугүй гэж мэлдчихсэн. Тэр хугацаанд бол цагдаа нар дахин л тэднээс байцаалтыг авч илүү мэдээлэл авахыг зорж байхад удалгүй нөгөө Рафаэл Анна хоёр бол нэг нь л өгч чихэж эхэлсэн. Рафаэл хэлэхдээ бол Анна намайг хардаад Катриныг алсан. Харин Анна болохоор Рафаэл амьд татглаас нь мөнгө авах гээд алуурчин хөслөөд тэрэндээ 20,000 паундыг өгнө гэж амлаад ийм зүйл хийлгсэн гэж хэлдэг. Ингээд эсрэг өөрөөр мэдүүлэг өгөөд байсан ба тэдний яг шүүх хурлаа хүлээгээд хоригдож байхад Анна нэг үйлдэл хийсэн. Тэр нь болохоор өөрийнхөө өгсөн мэдүүлэгт хэлэхдээ Рафаэл алуурчин хөлсөн гэдгийгээ баттгах зорилгоор нэг захиаг бичсэн. Тэгээ захиан дээрээ болохоор өөрөө бичиж байгаа хэрнээ алуурчны дүрээр бичээд алуурчин нь намайг Рафаэл хөсөлж 20,000 паундыг өгнө гэснээр би ийм зүйл хийсэн гэсэн ийм хуурамч захиаг бичээд хамтдаа хоригдчихжсэн удахгүй суллагдчихжсэн эмэгтэйд тэр захиагаа өгөөд эндээс гарахаараа чи энийг цагдаагийн газар руу явуулаад өгөөч гэж асуусан. Тэгээ ингээ өгснөхийн дараа нөгөө хамт хоригдчихсан эмэгтэй нь тэндээсээ суллагдангуудаа шууд цагдаа нарт очиод Анна ингээ надад ийм захиа өгөөд та нар руу явуулцгаа гэж хэлсэн гэдгийг ер нь үннээр нь хэлээд бариад өгчихсөн. Ингээ тэр гурийн яг шүүх хурлын албаасаар эхлэхэд Рафаэл бол уйлж унжаал би хайртай үнэ амьдралын утга учирыг алдсан хүн би ерөөсөө хэрэгт хамаагүй ийм зүйл хийгээгүй Анна л одоо энэ бүхнийг хийсэн гэд хэлээдсэн. Тэгээ тэр хоёрыг нөгөө баривчлах үед ямар ч хэлсэн тухайн үедээ Рафаэл Анна хоёрыг нэг машинд зөөж явж исэн юм шиг байна. Тэгээд цагдаагийн машин чинь дуу рагууртай. Тэгээд тэр хоёрын ярьж байгаа ямиг бичиж авсан чинь хоорондоо би чинь хайртай гэдгсэн чинь нөгөөдг нь би чинь хайртай гэд хэлжсэн. Тэгээд үүнээс нь үзэх юм бол яг Рафаэлийн хилээдээс нөгөө зөвхөн Анна хийсэн гэдээсэн нь ерөөхдөө бол энэ хоёр хамтдаа байх гээд амьд алхлаас мөнгө авна. Дээрээс нь тэр зөвхөн амьд алхлын 123,000 паундаас гадна Катрин Рафаэл хоёрын худалдаж авсан байшин нь болохоор 137,000 паундын байшин. Тэгэхээр ер нь бол энэ байшинд хүртэл өөр дээр нэрэх учраас энэ хоёр ингээд хамтдаа ийм төлөлгөө гаргаад яг хамтдаа хийсэн байна гэж үзэжсэн. Энэ талаар нь Рафаэлаас асуусан. Тэгэхэд бол хариулахдаа би зүгээр Аннаг өөрийнхөө талд байлгах зорилгоор бас Катриныг асан талаар нь хэлүүлэх гэж л хайртай гэж хэлсэн гэж тайлбарсан байдаг. Хэдий Рафаэл Анна хийсэн Анна намайг хардаад Катриныг сонгоод өөрийг нь хаяа авцсан дуурлаад ийм зүйл хийсэн гэж хэлээд байсан гэсэндээ тэр хоёрын хоорондоо бичлэлсэн мессежүүд нь бол яг энэ өөрөөх нь хэлээд байсны өгөөсгсөн тийм нотлохой болж өгсөн байлээ. За ингээд ер нь тэрийг шалгаж байхад бас нэгэн зүйл олж мэдсэн байлээ цагдаа нар яг яаж идэв мэдэхгүй. Гэхдээ яг Катриныг алдсан өдөр чинь бол яг 9 сарын 12-ны шөнө байгаа. Тэгсэн тэр хоёрын төлөвлөгөөр бол өмнөх шөнө нь алга төлөвлөгөөтэй байсан чинь яг шөнө дунд Катрины утсан дуурайд эргээд уцаа авчаад унтахтаа яг бүх нам унтаагүй болохоор хийж чадаагүй. Тиймээс яг маргааш шөнө хүлээж агаад Рафаэл яг дээрээр нь бүтээж алсан гэдэм байлээ. Ингээд шүүхээс 31 настай Рафаэл, 32 настай Анна болоо түүний аавга 38 настай бүтнээр нь бол яг Тадвис Димитрис нь би хэлгээд хэцүү нэр байгаа болохоор буруу хэлж магадгүй. Тэгээ ямар ч байсан энэ гурыг яг Катрины өхөл буруутай гэж үзээд бүгдэнд нь насаар нь шорон торгох ялыг доод тал нь 32 жил шорон зүүж дав заалах хэрэгтэйгээр ялыг ногдуулсан. Энэ ял нь бол Польш руугаа очиж ялаа эдлвэл доотлол нь 25 жил болж багасах юм бэлээ. Тийм болохоор тэд нэр Польшд очиж ялаа эдлэе гэж хэд удаа давж заалтаж шүүгдсэн. Тэгээ энийг бол Катрины гэрийнхэн бол маш дургуугаар хүлээж авч UK-дэ ялаа эдэл гэсэн байд юм билээ. Ингээд Катрины гэр бүл бол Рафаэлд одоо маш их гомдолтой байгаагаа мэдэгчээсэн. Тэр нь ер нь ямар сайн ханддаг байлаа. Тэг гэр бүлдээ халуун дулаанаар хүлээж авсан өөрсдийн хүн мэд ханддаг. Хөөрхөн ухаантай эрч хүчтэй ирээдүйтэй охиныг нь ийхүү аасанд итгэж өгдөггүй. Мөн Катрины аав ээж
дүү охин тэр гурав нь бол охиныгоо нэрээр сан байгуулаад тэргээ гэмт хэрэгт өртсөн хохирогч болоо тэдний гэр бүлийнхэн туслах зорилготой нээсэн. Тэгээд зөндөө хүмүүс туссан байт юм лээ. Бас нөгөө Рафаэл нөгөө пойшто цагдаагийн рекордтой байхад UK илүү орж ирэхэд нь ерөөсө хангалттай скрин хийгдээгүй, ер нь шалгагдаагүй. Тэг ер нь хэлээр оруулах ёсгүй байсан гэж хэлжсэн. Тэгээд тийм болохоор нөгөө UK руу ирж байгаа цагаачдыг илүү нарийн шалгаж иж хэлээр нэвтрэх үгүйг нь бодолцож үзэх хэрэгтэй гэж ээж аав нь уриалга гаргаад хүсэлт гаргасан байдаг. Тэгээ бас Рафаэлийн пойшт байх нөгөө X эхнэр нь хэлэхдээ Рафаэл нүүсний дараа Анна нөгөө эхнэрлүү нь залгаад одоо Рафаэлийн өмнөөс мессеж идэр бичээд хоёрыг дахиж харахыг хүсэхгүй байна. Одоо та нарын амьдрал надад юусаа хамаахгүй, хүүтэйгээ дахиж холбоо барихгүй гэх мэтчлэн бас дээрээс нь надад янз янзаар хараад зүгсэн мессежийг явуулдаг, мэйл явуулдаг. Тэгээ эрэгтэй хүний хоолоогоор хүртэл залгаж янз янзын одоо хараал мараал хийж ярьдаг байсан гэдгийг хэлжээ. Ингээд яг миний олсон мэдээлэл энэ үрээд дуусчихин. За нэг ийм мөнгөний төлөө амьд хатгалыг авах гэж уулздаг одоо араар тавьдаг эмэгтэйтэйгээ хамтдаа байхын тулд найз охиноо аимшигтайгаар бүрлгэн одоо бүр хэдэн сарын турш аллагын төлөвлөж байгаад алсан нэг ийм аимшигтай хэрэг 2012 онд гарсан байна. Тэгээ энэ хүртэл сонсон сонсогч нартай баярлалаа. Тэгээд subscribe дараагүй хүн нь subscribe дараарай. Тэгээд дараа 7 хоногийн дугаар хүртэл түр баяртай. 저 떠져선 저